Mongolia гэж бид нар мэднэ шүү дээ. Одоо би бол яг тэгж бодоод байсан чи Монгол Академи гэж сая тэгж шүү дээ. Яг уу Академи гэдэг энэ санааг өөрөө нөгөө Эстоны захин засаглалын Академиас санаа авсан. Нийтлэхээр яг үннийг хэлэхэд бол юу болох? Лавлгаал авдаг гэж ойлгодог баг. 247 одоо лавлгаа тодорхой байна. 247. Тий. Яг. Гоц. 7 хоногт 2.5 сая удаа иргэний үнэмлэхний лавлгаа авдаг. Энэ лавлгаа тодорхойлдог ч гэсэн ирээдүйд ер нь бол байхгүй болов. AI байдаг шүү дээ Монголиа дотор. Та 4 хүүхэдтэй босноо гэдгийг чинь зүгээр ганцхан систем ажиллал. Та чин алдар тхийн одон авах болцсон байж тээ. Би мэдгүй. Заавал өөрийн биеэр авчир гэдэг юм зүйл заалтууд маш олон байсан шүү дээ. Тэгээ энэ дэр 109 хууль дотор байсан тэр зүйл заалтуудыг бүгдийг авч хаяана. Тэн дотор чинь захимаар гэдэг үг. Системэр гэдэг үгүүдийг хийж өглөө шүү дээ. За цаашдаа бид нар бол үүсгэний тоон дээр нэг ач холбогдол өгөхгүй. За бүгдээрээ сайн уу? Sevnos подкастын нэг шинэ дугаар эхэлж байна. За миний хажууд Монгол Академи захим засаглалын хэлтсийн дарга Инх Манлай гэж хүн ирсэн байна. За тэгээд өнөөдөр хэдүүлээ Mongolia аппликейшны талаар болно. За хэрэглээ. За тэгээд ирээдүй болон одоо гэсэн нэг иймэрхүү зүйлсүүдийг хамтдаа суралцах болно. Надтай хамт. За тэгээд сайн байна уу та? Сайн байна уу? Сайн. Тэгээд юуны өмнө подкастыг үзэж байгаа нийт сонсогчдоо бас энэ өдрийн өглөөний орооны мэндийг хүргэе. Тэгээд та бүхэн бас цаашдаа The Learn with Sevnos. За манлах өөрийгөө танилцуулаач. Тавчхан. За би IT инженер мэргэжилтэй. Шүтээсийн мэдээлэл холбоо технологийн сургуулийг IT инженер төгссөн. Австралийн Сидней сургуульд мастерын зэрэг хамгаалсан. Одоо бас Монголд докторант Албаны сургуультай докторант үргэлжлүүлээд бас суралцж байгаа. Сурж дуусахгүй л шүү дээ. Одоо тэгээд Монгол Академид ажиллаж байна. Урд нь бол захин хөгжлийн харилцаа холбооны яамд бас харилцаа холбооны асуудал хариуцсан. Газрын дарга хийж ирсэн. За мэдээлэл холбооны сүлжээгээд одоо Монгол улсын бүх шилэн кабелийг хариуцдаг. Энэ том компанид холбоочдын одоо жинхэнэ үндсэн суурь бааз болсон гэх компанид бас 10 жил ажиллаж ирсэн. IT гэх юм байна да. За Mongolia гэж бид нар мэдэн шүү дээ. Одоо би бол яг тэгж бодоод байсан чи Монгол Академи гэж сая тэгж шүү дээ. Тэгэхээр тэр академийн талаар бол надад олон сонсогчдод яг тэр академи юу хийдیں, ямар зорилготой, ягаад Mongolia аппликейшн гэх юм уу, академи гэх юм уу гэдэг нэг жоох ойлголт өгөөч. Тэгэлгүй яг бидний өдөр тутмын хэрэглээнд нэг Монгол аппликейшн маань, Mongolia аппликейшн маань хэрэглээ болцсон болох тэр нэг манай байгууллагын нэр аппликейшн нэр хоёр бас хоорондоо юу гэдэг нэг юм давхцаж жиж магадгүй. Яг байгууллагын нэр болохоор Монгол Академи улсын төсөл төлбөрийн газар гэдэг нэртэй. Яг уу Академи гэдэг энэ санааг өөрөө нөгөө Эстоны захин засаглалын Академиас санаа авсан. Одоо зөвхөн дэлхийн тренд нэг 5 жилийн өмнө гэх юм бол ер нь л одоо өндөр хөгжилтэй улсууд засгийнхаанд иргэд ямар нэгэн байдлаар тийм захин засаглалын буюу e-governance академиудыг одоо бий болгож ирсэн. Одоо ч Гүржид байна, Эстонд байна, Солонгост ч гэдэг юм. Ерөөсөө ихэнх улсуудад байгаа. Тэгэхээр яг энэ жишгээр бид нар ер нь Эстоноос одоо манай төрийнхэн маань санаа авч ийм Монгол Академиг байгуулсан. За Академи гэдэг нэр өөрөө бас их чухал шүү дээ. Яагаад Академи гэсэн удирдлага Академи гэдэг шиг. Энийн арт талд бас нэг академик төвшний одоо судалгаа онол сургалт гэсэн энэ агуулгууд цаана явж идэг. Жишээ нь энэ захим шилжилтийн буюу дижитал шилжилтийн тулын 3 чулуу болсон одоо хүн технологи процесс гэсэн өөр ойлголт. Тэгэхээр энэ гурыг зэрэг авч явахын тулд академи гэдэг нэртэй болсон гэсэн үг. Бид нар одоо төрийн үйлчлэгээ захимжуулаад процессын сайхан захимжуулаад явж чинь шинэ технологиуд нэвтэрч чинь. Гэтэл бид нар хүний ерөөсөө сургаж болохгүй. Тэгэхээр хүнийхэн дижитал ур чадварыг тэр скиллийг сайжруулахын тулд яах аргагүй төр маань өөрөө бас тодорхой хэмжээнд одоо юу гэдэг өөртөө даатгаад үлдээхгүйгээр иргэдийнхэн захим ур чадварыг дээшлүүлэх, за төрийн албаа агчдынхаа захим ур чадварыг дээшлүүлэх энэ бүх үйл ажиллагааг бол хэрэгжүүлэх гэсэн. За энэ үүднээсээ бид нар бас Академи гэдэг нэрийг авсан байна.
За аппликейшн бол одоо ойлгомжтой байна. Одоо саяхан бид нэр 2 сая дахь хэрэглэгчээ худан авсан. Тэгэхээр одоо Монгол улсын хамгийн олон хэрэглэгчтэй аппликейшн болсон байгаа. За тэгээ манай аппликейшны араас бол одоо мэдээж хаан банкны аппликейшн гэдэг бас том ахуйд бол байгаа. Бид нар бол тэр өрсөлдөх бол ерөөсөө ямар ч ойлголт байхгүй, шаардлага байхгүй. Хамгийн гол нь Монгол улсын насанд хүрсэн иргэн болгон энэ аппликейшнд бүртгэлтэй байж гэмээн нөгөө төрийн үйлчлэгээ захимаар авах бололцоо нэгдэг. Надад болохоор сая нэг асуулт гарч ирлээ. Одоо манай жишээлбэл Seven House-ын нөгөө тулгын 3 чулууныхын жишээлбэл нэг одоо иргэдээ захимжуулах тэр ур чадвар чадахжуулах дээр одоо жишээлбэл анхаарч тэр 3 одоо тулгын чулууны нэг нэ штэ. Тэгэнгүүт одоо үгдээ 1000 амар гой аппликейшнууд гараад энэ улсын тэр яасан хийсэн гой юмнууд орж ирсэн чи хэрэгжилж чадахгүй бол жишээлбэл тэр хэрэггүй штэ. Тийм. Тэгэхээр бас яг зүйл юм байна. Тэгэхээр одоо юу гэсэн үг юм уу? Академийн төрүүлж одоо байгуулагдаад тэндээсээ аппликейшн юмнуудаа дараагийн шатанд аппликейшн гарсан гэсэн үг. Яг нь академи маань өөр анх бол нөгөө харилцаа холбоо мэдээлэл технологийн газар буюу манай яамчин 90-ад онд яам байж байгаа бас нэлээд олон жил ингээд яамгүй болоод нэг засгийн газрын агентлаг ийм төвшөнд үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэгээд одоо яамтай болоод ер нь бол одоо тэр төслийн нэгж байдлаар одоо агентлаг яамны хаад иргэд ажиллаж исэн гэсэн үг. Одоо цөөхөн үнэтэй төслийн нэгж байдлаар. Тэгээд сүүлдээ 2020 онд үндсэндээ бол төслийн нэгжийн одоо шинжилэн зохион байгуулах буюу тусад нь гаргах тий академи улсын төсөл үйлдвэрийн газар болгож ингэ шинжилэн зохион байгуулсан байгаа. За инкээс ч өөр бас арга байхгүй. Өөрөөр хэлбэл нөгөө үйлчлэгээнийх нь тоо нэмэгдэж идэг. Давхар ачаал нэмэгдэж идэг. За тэгээд ингээд тусад нь улсын төсөл үйлдвэрийн газар буюу Монгол академи үүсгэн байгуулагдаад ингээд явсан. Монгол жишээлбэл аппликейшн гарч ирснээр мэдээж амарлаглаг өөрчлөлтүүд тэрнүүд бол гарч байгааг бол тоонууд нь статистикууд нь бол явж идэг штэ. За тэр дундаа та яг топ 5 яг сервисийг өдөр хэлвэл бид бүгдийн өдөр тутмын амьдралд хамгийн хэрэглэгддэг одоо үйлчлэгээ бол юу? Иргэний үнэлэхний лавлага байна. Тий. Одоо бүх газар л тодорхой хэмжээнд иргэний үнэлэхээ одоо шаарддаг гэх юм уу? Иргэний үнэлэх шаарддаг юм тохиолдол шүү дээ. За иргэний үнэлэхний лавлага байна. За хоёрт бол эрүүл мэндийн бас үйлчлэгээ байгаа. Цаг авдаг тий. Тэгээ цаг авдаг үйлчлэгээ даатгалын үйлчлэгээ бас байна. Хүүхдийн вакцин энэ төр гэдэг тий. Жишээ нь иргэний үнэлэхний энэ үйлчлэг одоо тодорхойлт гэх юм уу энэ лавлага маань сард 7 хоногт бараг 2 сая 2.5 сая хэмжээний тийм дуудлал тийм 7 хоногт 2.5 сая удаа иргэний үнэлэхний лавлага авдаг. Одоо лавлага нэг дуудлал хийдэг гэсэн үг л дээ. Вау. Тэгэхээр нөгөө хэрэглэж байгаа тооноос давсан удаагийн ашиглалтай хэрэглэн гэсэн үг үү? Тий, өөрөөр хэлбэл жишээний нэг газар очиж үүсвэрлэхэд хүртэл одоо хүмүүс чинь нэг өдөрт одоо 5-аас 6 газраар орж үүсвэж болно шүү дээ. Тэр бол иргэний үнэлэхээ одоо юу гэдэг харуулах ч байдаг юм. Энэ дуудалтуудыг л цаана бол хийж идэг гэсэн. Тэгэхээр төрийн үйлчлэл яг ийм Монгол дээр одоо 87 байгууллагын 1264 үйлчлэгээ байна. За энэний арталд бид нэг юмыг ойлгох хэрэгтэй. За ийм Монгол гэхээр л нэг одоо нэг тийм супер ап гэж бодоход илүү тэгэр цаана юу болж гинэ гэдэг тэр нэг процесс чухал шүү дээ. Тэгэхээр ийм монголч архитектурыг аваад үзэх юм бол ийм Монгол өөрөө зөвхөн уртлын хэсэг байхгүй юу? За тийм тийм. Уртлын хэсэг одоо бидний фронт гэсэн тийм. Энэний арт талд юу байдаг вэ гэхээр нэг хур систем гэж маш том систем байна. Монгол улс 2018 онд хур системийг бий болгосон. 19 онд танил нэвтрэлтийн дан системийг бий болгоод тэгээд 20 онд ийм Монголыг бий болгосон буюу энэ ч юусоо одоо ийм яг эмх цэгцтэй дарааллын дагуу явж байгаа гэсэн. Аль нэг нь байхгүй болохгүй ямар ч тийм одоо боломж байхгүй. Өөрөөр хэлбэл дан систем гэдэг чинь танил нэвтрэлт Монгол улсын насанд хүрсэн иргэнийг таних зорилттой систем. За хүмүүс бас буруугаар ойлгодог. Ийм монголоороо нэвтрлээ гэдэг тий. Дан систем нь өөрөө маш том систем. Энэ дан систем буюу нэвтрэлтийн систем маань дан ганц ийм монгол ап биш. Өөр маш олон аппликейшнуудад хэрэглэгдэж идэг. Төрийн олон аппликейшнууд хэрэглэж идэг. Бас үүлдээ бүр хоёрын хвшлийнх маань ч гэсэн дангаар одоо нэвтрүүлдэг, танин баталгаажуулдаг болсон. Жишээ нь E-грэгээд одоо маш гоё стартап гарсан шүү дээ. Одоо гэрэг захимаар байгуулдаг. За E-грэ гэхэд
дангаар нэвтрүүлдэг болчихж Мгм. байна. За хамгийн сүүлд одоо ингээ харахад нөгөө гадаад эрг харьяатын систем байна. За ингээл хүний одоо виз сунгах хүсэлт илгээх гээд орсон чинь бас л одоо дангаар нэвтэрдэг болсон. Мгм. Өөрөөр хэлбэл найдвартай танин баталгаажуулалт гэдэг имийг дан систем нь хангачиж байгаа. Мгм. За ингээд нэг хаалга онгойлгох нь шүү. Тэр хаалга онгойлгох түлхүүр нь өөрөө Мгм. дан гэсэн үг. Мгм. Та регистрийн дугаараа хийгээд Тийм. пассвордоо хийгээд орох чинь өөрөө түлхүүр гэсэн. За энэ хаалгыг татаад оронгууд арт талд нь одоо Дахиад том одоо дэлгүүр гэх юм уу байна тий. Маш олон одоо бараатай дэлгүүр байна. Супер. Энэ нь өөрөө ийм Монголиа. Мгм. За энэний арт талд Мгм. тэгвэл тэр бараанууд хаанаас ирдээ? Мгм. Маш олон одоо вендорүүдээс, маш олон компаниас одоо бараанууд дэлгүүрдээ цугладаг шүү дээ. Аха. Яг энтэй адилхан төрийн 30 гаруй том одоо юунууд байгаа одоо баазууд байгаа. Одоо чинь нийгмийн даатгал байна, халамж байна, татвар байна, одоо гайлч гэдэг юм уу те. Улсын бүртгэл байна. Мгм. Энэ олон баазуудаас нэг хур систем маань тэр API-аар буюу өгдөл солилцоо гэдэг юм хийгээд Мгм. тэгээд үндсэндээ танд харуулж яах гэсэн үг. Мгм. Жишээлх юм бол хэдүүл ингэ төсөөлөе л доо. Мгм. Бид нар ингэ дэлхийг ингэ дээрээс харангуйтай бүр ингэ Аалзны тор методтой олон онгоцууд ингэ явж идэг шүү дээ тий. Мгм. Яг тэр л байхгүй. Мгм. Ерөөсө нэг байгууллагыг одоо чи давтвар дээр байгаа нэг үйлчлэгийг та ийм Монгол дээрээс харахын тулд Мгм. аа Дан системээр нэвтрээд тий данс Цаашаага, тэгээд мгм. хураасаа татаад мгм. хураас татахтаа бүх юмыг танд харуулахгүй шүү дээ. Мгм. Зөвхөн одоо тэр API гэдэг яг чинь авах гэж байгаа юм аа. яг таны авахыг хүссэн үйлчлэгийг Мгм. тэр юунаас татврын системээс Мгм. тэр олон татврын систем одоо бааз дотор байгаа маш олон өгдлөөс зөвхөн таны одоо ийм өгдлийг татаал танд харуулж байгаа гэсэн. Мгм. Тэгэхээр одоо нууцлал хамгааллын хувьд ч гэсэн өндөр хамгаалагдсан одоо information exchange system. Мгм. Энэ системийг ч гэсэн бий болгоход мэдээж чинь бид нэр маш олон жилийн судалгаа явуулсан байгаа. За юуны өмнө одоо тухайн үеийн бас энэ чинь улс төрийн манлайл гэдэг маш их чухал байдаг. Дэмжлэг маш их чухал байдаг. Мгм. За тэгээ мэдээж энэ чинь инженерүүд чухал байгаа. Би бол бас дата төвийнхөндөө энэ ташрам завшааныг ашиглаад бол одоо маш их талхаж явдаг бол хэлмээр байна. Мгм. За. За тэгэхээр нэг юм экосистем шиг Экосистем яг яг тэгж ажилтдаг юм байна тийм үү. Тэгэхээр бид нар зөвхөн наадалтаа яг аппликейшн л ингээд байна гэдэг нэг тэгдэг шүү дээ. Би өчтөр нэг пэйж руу н ороод нэг ганц нэг пострын доор үйлчлэгээнүүдийн доор бичсэн нэг комментуудыг энэ харангуут л гацаад байна штэ. Энэ болохгүй штэ гэдэг нэг тиймэрхүү комментууд байгаа хгүй юу? Тэгэнгүүт одоо жишээлбэл тэр нь жишээлбэл бэк талдаа алдаанууд гарч ийн үү? Одоо жишээлбэл нэг кейс байгаа. Би яг энийг танаас асуучих. Юу н хүүхдийнх нь хаяг нь одоо миний уг нэр дээрээсийн тэгсэн чи яг цэцэрлэгийн бүртгэл эхлэх гэсэн чи аавынхаа хаяг дээр болчлоо. Яах вэ гэдээ доотлолт тэгж байгаа байхгүй юу? Тэнгүүд доотлолт нь яг нөгөө нэг яг ийм Монголын нөгөө нэг харилцагчийн үйлчлэгээ буюу одоо нөгөө комент бичлэлт нь бол айгу сайн юм байлаа шүү. Дор дор нэгдэг тэгдэг гэл юмудаа биччихэл байлээ. Гэхдээ ер нь жишээлбэл тэр кейс бэк талдаа дахиад дотроо яг аль хэлцийнхэн ч гэдэг юм уу тэр асуудлыг ер нь хэр хэмжээнд шийдэж яад юм бол За одоо улс хууртай бодъё. За. За бид нар 5 жилийн дотор ийм Монголиа гээд Мгм. одоо Монгол улсын насанд хүрсэн нийт иргэдийн 89% хүрсэн Мгм. 2 сая хэрэглэгчтэй ийм том систем бүтээчихжээ. Мгм. За тэгээд бүгд орж одоо ашигладаг болчихжээ. Мгм. Энэ 5 жилийн дотор бол маш том дэвшил. Мгм. За одоо бид нар цаашдаа барьж байгаа нэг одоо бодлого гэх юм бол өнгөрсөн бүтээсэн зүйл дээрээ Мгм. бас алдаа матгаа их засч явъя гэж. Өөрөөр хэлбэл user experience гэдэг ойлголт байна шүү дээ. Аха. Хэрэглэгчийн туршлага. Хэрэглэгчийн туршлага тийм. Мгм. Магадгүй энэ үйлчлэгийг авахд хүндрэлтэй байж болно. Тий. Шаал илүү алхам байж болно. Тий. Үйлчлэг авчаад төлбөрөө төлөх гэдэг гэсэн чинь Мгм. их тийм замбраагүй ойлгомжгүй байж болно. Мгм. Энийг олж илрүүлэх зорилгыг бид нар одоо тавьж байгаа. Тийм учраас хэрэглэгчийн тэр бухимдал байд юм уу, гомдол, саналыг бид нар бол ерөөсөө маш соргохоор аваад Мгм. тухай бүрд нь одоо юу гэдэг фэйсбүүкээр бол хариулт өгдөг. Мгм. 11-22 ороод ирэх юм бол бид нар тэр хүнтэй холбогдож Мгм. одоо зөвлөгөө өгдөг. Мгм. За тэгээд арт талд нь хамгийн гол нь тэмдэглэж авдаг. Мгм. Тийм одоо систем бий болсон байна. Мгм. Энд чинь ерөөсөө
Бид нар тийм маш хурдтай жилд одоо ингээд 200 300 үйлчлэгээ нэвтрүүлж ингэж одоо салхишуурах шиг явлаа шүү дээ 5 жил. Одоо бид нар эргэж харъя гэж. Бүтээсэн зүйлээ одоо сайжруулъя. Энэ сайжруулалтанд ч маш олон юм байна. Жишээ нь хэрэглэгчийн туршлагыг сайжруулах. Хэрэглэгчтэй ойлгомжтой хэлбэруулах. Нэг талаа. Нөгөө талаараа бид нар кодн дээрээ хүртэл ажиллана. Одоо яг нэлээд бас тийм кодын хувьд бол нэлээд тийм өргөжж байгаа зүгээр бид нар дотор байдаг хүмүүс юм. Тэгэхээр бид нар кодын хувьд ч гэсэн одоо шинэ зохион байгуулалтанд оруулах шаардлага гарна зөв мэргэжлийнхний хувьд. Хэрэглэгчдийн маань одоо жишээ нь интернетийн хурд адилгүй, утасны одоо юу гэдэг нь процессор хурд нь бас чадах нь өөр. Тийм учраас гацах тохиолдлууд бас байна. Одоо нэг бодоод байгаа зүйл нь ер нь одоо тийм light version гаргуул яасан юм бэ гэдэг юм санаа байна. Бид нар дотроос гаргаж байгаа л да. Light version дээр заавал одоо хоёр шатлалт буюу төрийн байгууллагуудын хүмүүс шийдвэрлэдэг 14 хоног ч үгүй юм уу 7 хоног ийм үйлчлэгээ байх шаардлага байхгүй. Бүх лавлгаа тодорхойлтуудаа өөрөөр нь лавлгаа тодорхойлт гэдэг юм чи хамгийн их гардаг учраас энийг light version дээр оруулаад тэгэд маш хурдан уншдаг, маш хурдан одоо хариу ирдэг. Ийм light version болгоё гэдэг санаа бол байгаа. Гэхдээ энэ бол одоогоор зүгээр санаа гэсэн. Тэгэнгүүт light version одоо утасны чадамж голохгүй одоо iPhone 6 одоо бидний айл олон жилийн өмнө хэрэгжилж исэн тэр утаснууд дээр ч ашиглагдах боломжтой. Тийм ээ. Энэ бол текст, ихвчлэн текст байдаг. Зураг ч гэдэг юм уу. Ачаалал өгөх зүйлс байхгүй тийм байдлаар гэсэн. Mongolia баримт 2 тусдаа тийм үү? Тусдаа байгууллага, тусдаа аппликейшн. Тусдаа аппликейшн тий. Одоо тэгэнгүүт би нөгөө нэг яг хэрэглэгчийн зүгээс харангууд мэдээж хоёулаа бол cool гоё аппликейшн байгаа байхгүй юу? Тэгэнгүүт нийлүүлж болд юм болов уу? За яг нийлүүлж мэдээж болно. Нийлдэггүй салдгүй юм гэж энэ дэлхий дээр байхгүй шүү дээ. Нийлүүлэх нь өөрөө иргэн надад ашигтай юу гэдгийг л бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та Монгол руугаа нэвтэрж орчоод ахаад нэг одоо юу гэдэг цонх хайгаад ингэж ороод одоо нөгөө баримтаа уншуулах гэсэн дээр үү эсвэл шууд баримт руугаа шууд одоо царай танилтаараа шууд нэвтэрч оронгуудаа хамгийн ихэнд байгаа тэр одоо бүртгүүлэх гэдэг товчийг дарсан дээр. Өөрөөр хэлбэл энэ чинь нөгөө customer behavior буюу одоо хэрэглэгчийн ингээд зам төлөвт аль хэдийн суудсан байгаа баримт гэдэг юм. Ап нөөрөө. За би л хувьдаа 7-8 жил хэрэгжилж байна. Монголиос өмнө гарлуу. Өмнө гарсан. За. Тийм учраас зам төлөвт суудсан. Бид нар ерөөсөө нэг мэтгэд баримт руугаа ороод шууд ингээд уншуулдаг юм болцсон байна. Энийг одоо өөрчлөх бас шаардлага нэгдүгээр байна уу гэдгээс. Хоёрдугаарт татварын албаны захимжилт гэдэг юм бол намайг оюутан байхаас эхэлсэн байхгүй юу? Одоо энэ чинь 20 орчим жил болох гэж байна шүү дээ. 20 жилийн өмнө татварын албаны захимжилт эхэлсэн. Одоо чинь Дэлхийн банкны төсөл хөтөлбөр энтергээд энэ олон системүүд те хэрэгжиж эхэлсэн. Монгол 2020 оноос. За хурд даантаа нийлэх юм бол 18 оноос. Тэгэхээр хөгжлийн хувьд бол энэ харилцан одоо юу гэдэг хоёр өөр юунаас цэгээс гарсан ийм зүйл байна. Тэгэхээр бүгдийг нийлүүлэх бас шаардлага бол бас байхгүй. Одоо татварын баримтын аппликейшнийг хариуцдаг санхүүгийн мэдээллийн технологийн төв гэж байдаг. Санхүүгийн мэдээллийн технологийн төв за татварын системүүдийг хариуцж байгаа, гайлын систем, сангийн яамны системүүд гээд ер нь их тийм одоо суурь болсон том системүүдийг хариуцдаг бас байгууллага. Тэгэхээр нэг талдаа эн чинь бас нөгөө хэрвээ юу гэдэг бүгд нэг байх юм бол одоо юу гэдэг ачаал талдаа бас хэцүү шүү дээ. Тэгэхээр тэр талынхаа ачааллыг бол санхүүгийн мэдээллийн технологийн төв болгох хэвээр дааж явж байгаа. За гоё. Нэг ам нээсний хуушгинэ гэдэг шиг одоо манай хувийн хвшлийнхэн бол энэ санхүү одоо мэдээллийн технологийн төв дэрэгдээ байгуулж байгаа гэдэг утгаар нь бол төрийг шүүмжилдэг л дээ. Миний мэдхийн нэг 4 мэдээллийн технологийн төв байна уу да. За манайх Mongolia актем байна. Санхүүгийн мэдээллийн технологийн төв байна. Эрчим хүчин дээр нэг байна уу? За эрүүл мэнд дээр байгуулна гэхэд нь бол одоо жишээ нь
зөвшөөрөөгүй. Аа. Засгаас зөвшөөрөөгүй. За ингээд нэг 3 боловсрол дээр байгаа. Ингээд 4 мэдээлэл технологи гэдэг. Хамгийн их одоо системтэй хамгийн ачаал өндөртэй газрууд дээр байгуулагдсан төвд байхгүй. Манайх бол хэрвээ шинэ технологи нэвтрүүлэх гэж байгаа бол ер нь бол тендерээр аль болох хоёрын хвшлэр өгөхийг боддог. За тэгээд бид нар бас тухайн үедээ одоо цахим хөгжлийн яамны сайттай одоо учир сайттай ярьж байгаа. Бидний хөгжүүлж болох одоо систем, хөгжүүлж болохгүй системүүдийн зааг ялгаа гэж байх ёстой гэдэг зүйл дээр бол тухайн үедээ одоо яамтай сайттай бас ярилцаж ойлголцоод бүр засгаар батлуулж ирсэн. Өөрөөр хэлбэл төр өөрөө хөгжүүлж болохгүй системийн жагсаалт гэдэг 30 хэдэн системийн жагсаалт гарсан байна. За. Тий. Тэгэхээр бид нар бол тэр системүүд рүү айл болох ингэж орохгүй одоо хичээж явж байгаа. Төр болохгүй гэдэг нь хувийн компаниудад өгөх ёстой. Тий, хувийн компаниудаар заавал хийх ёстой гэсэн санаа. Нэг үйлчлэгээ одоо ийм Монголын руу нэмэгдэж орохын тулд одоо ямар хугацаа шаардагддیں۔ Цаана нь хэдэн үнэтэй ямар баг ажилтیں۔ За. Сайхан асуулт байна. Энэ ажлыг нөгөө баг өдөр болоо шахуу гэдэг учраас дашрамд нөгөө хамт олноо хүртэл бас танилцуулаад авах боломж олдсон чинь. Хамгийн наад тал нь нэг өдөрт. За. Цаад тал нь яг уу. За, ер нь бол нэг одоо 3 сарч байд юм. Нэг өдрөөс 3 сарын дотор үйлчлэх гэдэг зүйл бий болдог. Одоо маш хурдтай шахаад одоо юу гэдэг нөгөө цаана хур систем дээр хур систем дээрх одоо сервис нь бэлэн болцсон байх юм бол манайх нэг өдрийн дотор оруулах ч тийм тохиолдол байдаг. Нэг өдрийн дотор оруулж исэн байна те? Тийм байдаг. За. Тухайн үйлчлэгийг оруулахад одоо нэг олон талын оролцоотой дээрэс нь одоо удирдлагын төвшөнд шийдвэр гаргах процесс нь удаан байдгаа шалтгаалаад олон сар үргэлжлэж байгаа үйлчлэгээ байна. Тийм. За би зүүн энэ угуул хэлэхэд автомашиныг бид нар ийм Монголынхаа апаар ороод энэ системээр хоорондоо зөвлөлтөд авалцдаг болъё. За. Гэдэг энэ санаа одоо гараад бас баг 3 сар явж байна. За. Тэгээ энэ хооронд бид нар замтэрийн яамтайгаа уулзсан, нийслэлтэй уулзсан. Нийслэл одоо автоэрийн үндсийн төвч бас 2 хуваагдсан шүү дээ. Нийслэлийнх нь тусдаа гарцсан. Одоо улсынх нь тусдаа. Тэгэхээр урд нь нэг газартаа уулздаг байсан бол одоо ингээд хоёулантай бас тохиролцох шаардлага бол гарсан. Энэ мэтчил нөгөө оролцогчдын тоо нэмэгдэх тусам одоо илүү удаан шүү дээ. Өөрөөр хэлбэл бүгд хүлээн зөвшөөрж энэ үйлчлэгийг оруулах хэрэгтэй шүү дээ. За тий, одоо энэ маань ингээд нэг процессын шатанда явж байгаа гэсэн. Судалгаа, тохиролцооны шатанда. Бүх зүйл бас тэг амар байхгүй. За би бас нөгөө урд нь бас яаманд ажиллаж исэн хүний хувьд одоо ийм Монголтой ингээд харьцуулах дээр яам гэдэг бол өөрөө бодлогын буюу Монгол орны хэмжээнд одоо тулгамж байгаа томоохон асуудлууд дээр ажилладаг учраас нэлээх тийм одоо цаг авдаг бас хүчин чармал ойлголцох тийм хүчин чармал их шаарддаг. За ийм Монголын нэг гоё юм нь төрийн үйлчлэгийг оруулахад бол маш хурдтай. Өөрөөр хэлбэл бидний ажлын үр дүн маш хурдан гарна гэсэн. Бид хэллээ шүү дээ. Нэг хоногт 7 хоногт 14 хоногт нөгөө бидний бодож байгаа зүйлийн маань үр дүн гараад ах тэр хүн бас хаппи ажилтдаг. Манай хамт олон ч гэсэн залуу хамт олон ер нь төрийн баг отхон байгууллагуудын нэг тэр утгаараа бас их хурдтай ирч хүчтэй ажилтдаг. За эхлээд тэр энэ үйлчлэгийг захимжуулъя гэдэг одоо шийдвэр гэх юм уу те. Энэ шийдвэр маань өөрөө бас хэд хэдэн одоо өнцгөөс орж ирнэ. Их сурвалжаас гэсэн. Тэр өөрөө тогтоол гаргаад энэ 100 үйлчлэгийг захимжуулгээд тогтоол гаргацдаг. Заримдаа. Тэрийг бид нар тогтоол гаргацсан учраас бид нар хийх ёстой. За дараагийнх нь бол тухайн төрийн байгууллагууд өөрснөө дотор анализ хийгээд за манай энэ үйлчлэгийг захимжуулахгүй бол ерөөс явахгүй нэ. Гэт манайх руу өөрснөө ханддаг тохиол байна. За гурав дахь нь бол иргэд манайх руу ханддаг. Жишээ нь 11 төвд ч юм уу энэ байгууллага энэ үйлчлэгийг захимжуулаад өөчөө гэдэг өдөр өрсөлдөг иргэд тавьдаг. За бидний хамгийн их
одоо сонсох дуртай үг бол иргэдээс ирж байгаа энэ санал. Аха. Тэр байгууллагын тэр үйлчлэгээ захимжуулаад өгөөч гэдэг саналыг Аха. ийм Монгол бол одоо маш цоргоор хүлээж авдаг шүү тий. Бараг бүгднгийнх нь төрөнд оруулдаг шүү чагсаалтын. За тэгээд мэдээж одоо юу гэдэг судалгаа байдаг ч юм уу те. Ийм судалгааны явцад гарч ирдэг тохиолдлууд байна. За энэ байгууллагын ийм үйлчлэгээ өөрөө их тийм олон одоо уламжлалтаар байна. Эсвэл одоо олон шат амжилттай байна. Энийг захимжуулъя гэдэг ойлголт бас гарч ирдэг. Ингээд 4-5 суугаар бид нар аль үйлчлэгийг захимжуулах уу гэдгээ сонгож аваад тэн дээр ажиллана. Ажиллахдаа тухайн байгууллагатай одоо хамтарч хэд хэдэн удаагийн уулзалт хийгээд нэг одоогийн явж байгаа процесс зураглалын хараад тэгээ шинэ одоо процесс зураглал гаргаад яаж хялбараар нэвтрүүлэх үү гэдэг зүйлээ гаргана. Одоо манай бизнес аналистууд, процесс аналистууд шинжээчд ажилладаг гэсэн. Одоо манай захим засаглалын хэлсэн. За тэгээд бодлогын даалгавар боловсруулнууд, ажлын даалгавар гэсэн үг шүү дээ. Бид нар нэг бодлогын даалгавар гэж яриа сурцсан. Энэ даалгавраа боловсруулаад бид нар одоо систем нэгтгэлийнхаа газар нөгөө код бичдэг залуучуудаа өгнө. Тэр хэд маань бас манайтай хамтраад яг одоо хөгжүүлэлтээ хийгээд за хөгжүүлэлт хийгээд дуусны дараагаар бид нар одоо нөгөө тестлэх, бодит орчинд нэвтрүүлэх энэ ажил эхэлнэ. Тестлэхдээ бас нөгөө байгууллагатайгаа, захиалагчтайгаа хамтарч ажиллаж. За энэ үнэхээр болж гин үү? Анхны бэлтэр ярьж исэн хэмжээнд энэ үйлчлэгээ захимжиж чадсан уу гэдгийг ингээд шалгаж иж одоо оруулдаг баг. Тэгэхээр одоо анх нэг 27 байгууллагын 181 үйлчлэгээтэй буюу 181 одоо юм лавлага тодорхойлолттойгоор эхэлж исэн бол одоо энэ чинь 87 байгууллага 1264 үйлчлэгээтэй болцсон. Ингээд нэлээд томорцсон байгаа. Гахалтай. Цаашдаа бид нар зүгээр бодлогын төвшөнд нэгдүгээр Монгол улс төрийн бүх үйлчлэгийг тоолох хэрэгтэй байна. Энэ ажил хийгдэж байгаа. Урд нь хэд хэдэн удаагийн орлого хийгдэж боловч дандаа харилцаа адил өөр тоонод гарч ирсэн. За. Би яагаад захим үйлчлэгийн тоо яриад байна гэхтээ. Чи нөгөө хэмжиж чадахгүй бол төлөвлөж чадахгүй гэдэг ойлголт. Тий. Тэгэхээр манайх яг хэдэн үйлчлэгээтэй юм бэ төр маань? Ер нь нийтдээ. Тэгэд яг хэдэн хувь хүргэж захимжуулах ёстой юм бэ гэдэг энэ юу гарах хэвээр бодлого гарах хэвээр. Одоо Эстон 98-аас 99% захимжуулсан байна. Бүх төрлийн бүх үйлчлэгээ. Тий, төрийн бүх үйлчлэгээ. Тэгтэл Эстон хэдэн үйлчлэгээгээ орд тас хаяад хэдэн үйлчлэгээгээ төрийн үйлчлэгээ гэж одоо тэрийг бодож байгаа тий тоолсон юм. Тэрнээсээ хэдээс хэдэн одоо 98 гэж яриад байгаа гэдэг чинь өөрөө чухал байхгүй. За сүүлүүд Казахстан, Узбекистан зэрэг улсууд нэлээд хүч төрөн орж ирж байна энэ одоо захимж хилжил. Тэгээд дэлхийд. Тэр улсууд маань 85% та 90% гэсэн зүйл сүүлүүд яриад байгаа. За бас цаана адил. Манайх одоогор бол энийг гаргаагүй байна. Гэхдээ бид нар гаргах гээд ажиллаж байна. Манай төрийн захим үйлчлэгийн зохицуулалтын газар дээр энэ тооллого явагдаж байгаа. Тэгэхээр хамгийн гол нь энэ тооллого бол үнэн зөв гараад энэний дараагаар бид нар аль нь яг үйлчлэгээ аль нь зүгээр одоо бүртгэл юм. Эдгийг ялгаж салгаад захимжих боломжтой боломжгүй гэж ялгах гэсэн үг үү? Ялгах ёстой. Би нэг сонь тохиол ярил л да. Хэдэн жилийн өмнө Эстон захимцсан үйлчлэгээнийхээ тоо нэг 95% та болчиход тэгээд үүнээс цааш газар үгүй буюу одоо үүнээс цааш үйлчлэгээ захимжуулахгүй гэсэн юм ярьж байгаа гэнэ л да. Тэгээд тэр дунд нь одоо энэ үйл хөдлөх хөрөнгийн шилжүүлдэг, захимаар шилжүүлдэг ийм үйлчлэгүүд явж ижил. Тэг ягаад эднэрийг танах ингэ шилжүүлэх вэ гэсэн чинь манайхан нөгөө ПВ их уудаг. Тэг согтоодаа нэгэн луга. Тэр үйл хөдлөх барилга байгууламж одоо том үн цэнтэй яваа шилжүүлчих тохиолдол бас гарах магадaltaй. Тэ? Тэгээд ихсэх юм бол энэ чинь буцаад чи согтуу байсан гэд буцаагаад хураагаад авчиж болохгүй. Тийм учраас үнийг захимжуулж болохгүй юм а гэдэг зүйл ярьж ирсэн. Шалтгаан нь тэр юм уу? Тий. Одоо төгс чинь захимжуулсан байгаа. За. Тэгэхээр бид нар энийг бас бодолцох хэрэгтэй. Өөрөлдөө бас юу вэ? Нас баралт гэдэг асуудал ба шүү дээ. Хүн нас барцсан байхад за одоо бодит байдал дээр бол бидний
хамаатан цаад ах дүүсийн хин нэгэн материалын бүрдүүлэлгөөр хин нөгөө нас барсны гэрчлэгээ энэ төр ингээл авах гал явдаг шүү дээ. Гэтэл энийг цахимжуулна гэд чинь бид нар ингээд дайрахад тухайн үеийн хүний одоо энэ нөхцөл байдал оюун санаа те хүнд хэцүү байхад нь юу гэдэг янз янзын баримт бичиг нэхэл ингээл байвал бас яах вэ гэдэг асуудал. Бас бодгол асуудал. Тэгээ ийм мэтчлэн захимжуулах боломжгүй үүсгэх байхыг үүсэхгүй байхгүй. За одоо жишээ нь банк байгуулах үйлчлэгээ гэж бодъё л да хэдүүл. Төсөөлье. Ер нь хэдэн жилд нэг удаа банк байгуулагддээ. Миний зүгээр ойлгож байгаагаар банк байгуулна гэдэг бол маш их одоо бичиг баримт, судалгаа, тайлан, тооцоо одоо бэлтгэх гэсэн үг. Магадгүй хэдэн мянган хуудас болохыг ч үүсэхгүй. Тэрийг яг апплод хийх ёстой юм тий. Тэгэхээр шаардлага гол нь байна уу? Магадгүй ингээд апплод хийсэн байсан чинь яг захим дээр ингээд харагдаж болох л да. Захимаар боловсруулсан бичиг баримтыг тухайн одоо банк байгуулах гэж хүмүүс явуулчихлаа. Тэгсэн нөгөө талд нөгөө банк одоо харилцаа холбооны санхүүгийн зохицуулах хорооных маань бүгдийг дахиад хэвлэж авч байгаа тэрийг шалгуул яах вэ? Тийм. Бүгдийг компьютер дээрээс эсвэл харах юм уу те? Тэр нэг магадгүй 10 жилд нэг удаа байгуулагддаг банкны үйлчлэгийг яахын тулд яахын тулд энийг бас хэмжүүлэх шаардлага бас байгаа юм. Би бол мэдэхгүй л тийм. Энийг бас ярилцах ёстой. Энэ мэтчлэн ярилцах, судлах, хоорондоо зөвшөлтсөлд хүрж иж нэвтрүүлэх ёстой үгнүүд байхыг үүсэхгүй байхгүй. Хот гэхүү одоо гэдэг хүмүүсийн одоо жишээлбэл нэг нь 5 нэлээ гарчиг уншаал орж ирж магадгүй л дээ юм Монгол яг нөгөө нэг 800 саяын гэрээ ийм төсөв байгаа батлагдж байгаа AI хиймэл оюун ухааныг нэвтрүүлнэ гэдэг. Тэрэн дээр за тэр бол удлаа. Хэд хоногийн өмнө бол засгаа шийдвэр нь гараад бүх яамдууд төрийн хүмүүс байгууллага болон иргэдийн төлөөллөлийг оролцуулж агаад манай төсөв ер нь ийм болохоор байна. Ийм зүйлд эх хонд бид хөрөнгө оруулалтаа одоо ийм зүйлд зарцуулахаар байна. Ийм төслүүдэд зарцуулахаар байна гэдэг тийм танилцуулгыг хийсэн. За манай захим хөгжлийн нууц харилцаа холбооны яам оролцсон. Би дотор нь ийм Монголын төлөөлөө байсан. Манай сайд бол энэ хурдан цэгүүд гэж байгаа. Сүүлийн 2 жилд байгуулагдсан энэ төрийн нэг цэгийн үйлчлэгээний одоо юм хурдан цэгүүд байгаа шүү дээ. Энэ цэгүүдийг анх байгуулахдаа бол бид нар тухайн орон нутгийнх нь одоо ажилтныг тий одоо Содоргийн хамгийн газарт байсан ажилтныг ч юм уу тэнд байсан компьютер тоног хөрөмжтэй аваад ингэж байгуулсан асуудал. Одоо тэр тоног хөрөмжүүдээс энэ олон цэгээс чинь юу гэдэг хуучирж байгаа одоо илэгдэлд орсон, агтл гаруулсан тоног хөрөмжүүд зөндөө байгаа. Компьютер тоног хөрөмжийн принтерийн юм хүрэлцээний асуудал бас их байгаа. Өөрөөр хэлбэл энэ тэр хурдан цэгүүдийн тоног хөрөмж хөрөнгө оруулалтын асуудал байна. Тэрнээс биш энэ бол ийм Монгол дээр нэг AI agent нэвтрүүлэхийн тулд 800 сая гаргаж байгаа асуудал ерөөсөө биш. Зөв нэг нөгөө хэлэхэд AI agent-ийг бид нар энэ онд нэвтрүүлнэ гэд юу зарласан. Тендер зарласан. За. Тендер зарлаад ер нь одоо яг шалгарах процесс явагдаж ирсэн боловч компани шалгаруулах процесс явагдаж ирсэн боловч энэ та нар мэдж байгаа шүү дээ. Чи төсөв хүндрээд товтлыг шаардлага гараад тэгээд мөнгө татагцсан. Тэгэхээр одоо AI agent тэр ийм Монгол актем болон захим хөгжлийн яам мөнгө гаргахгүй гэсэн. Ос байхгүй гэж. Энэ ондоо бол ямар ч гэсэн одоо AI хэмэл оюун ухааны нэвтрүүлэлт бол байхгүй. Байгаа. За. Бид нар нэвтрүүлнэ. За. Одоо бид нар чи инженер хүмүүс одоо яах вэ буюу шийдлэл хамгийн түрүүнд бодно шүү дээ. Нэгэнт одоо төр зэсэг маань ер нь одоо нийгмээрээ бид нар бас мөнгөний хомсдолд орцсон байгаа учраас заадагчлаа. Окей. Нэгэнт энэ зүйл болцсон зүйл. Гэтэл нөгөө талдаа бид нарт засгийн тогтоол байгаа. Өөрөөр хэлбэл 9 сарын 20 гэхэд одоо e-Mongolia системийг AI-тай болгоод agent-тэй болгож нэвтрүүлээ гэдэг тогтоол нь байна.
Бид нар бас энэ төрийн өмнө хариуцлага хүлээж байгаа хүмүүс учраас хэрэгжүүлэх ёстой. Тэгэхээр одоо тэгээ мөнгөгүйгээр л ямар нэгэн байдлаар нэг оролтонд тийм нэвтрүүлэндээ. Ер нь манай мэргэжлийнхний нэг онцлог байна шүү дээ. Бүх зүйлээс шийдлэл олдог. Шийдлэл хардаг. Тэрнээс биш энэ хэцүү байна, тэр хэцүү байна гэд одоо гоншгоноод байдгүй. Ямар нэгэн зүйлд бид нар бол баригдахыг хүсдэг. Ямагт одоо чиний нэг одоо програмчлал гэдэг зүйл дээр, IT гэдэг зүйл дээр шийдэл байдаг. Угаасаа энэ IT-ийн салбар өөрөө яагаад өдий зэрэгтэй ингэж одоо либералчлагдаж хурдан хөгжиж ирсэн гэхтэр бид нар ерөөсөө шийдэл дээр л тулгуурлаж хөгждөг ийм хүмүүс, ийм салбар. Хин төрүүлж шийдэл, зөв шийдэл гаргана, тэр нь өөрөө цаашаа явдаг салбар. Тийм учраас бид нар одоо бид нар мөнгө татагдчихлаа гэж зүгээр суугаад байж ерөөсөө болохгүй байхгүй. Бид нар ямар нэгэн байдлаар хийж ч байгаа. Тийм байна. Тэгэхээр ер нь бол шууд хэлэхэд бол төсөв байхгүйгээр бид нар бол ямар ч хэсэн энэ ажлаа хийн гэж байгаа юм байна. Тэгэхээр тэр одоо яриад байгаа 800 сая үнэ худлаа гэдэг нь болохоор тэр тоног төхөөрөмжийн төсвийн асуудал гэж ойлголоо. Зөв. Гэхдээ нэг цэгийн үйлчлэгээнүүдийн төргөн юу лээ? Хурдан цэгүүд гэж байна. Хурдан цэгүүд. Тэр үйлчлэгээний төрийн захим үйлчлэгээний одоо нэг цэгүүд гэсэн үг л та. Төрүүнд нэрээ асуух гэсэн. Ер нь ингээд сонсоод тахлаар яг ийм Монголигийн цаана ажиллаж байгаа бак ажилчид нь айгүй юм одоо үгдээ залуучууд ихтэй юм хурдан шуурхай ажилдаг. Тэргээд ингээд сонсхолоор жишээлбэл тэнд одоо ойролцоогоор хідэн ажилтан байдیں۔ Одоо жишээлбэл нэг сонсож байгаа хүн окей ажиллая гэдэг ч юм уу. Тэгэхэд яг юм open нээлттэй ажлын байр нээлттэй байдал нь хэр байдیں۔ За sorry дахиад 3 дахь шууд асуучих. 3 дахь нь болохоор ер нь бол одоо IT-ийн салбарыг сайн мэдэхгүй байна. Жишээлбэл одоо бусад салбартай харьцуулахад бол төрийн байгууллагын цалин хувийн хвшлийнхаас бол хамаагүй бага байдаг штэ. Тэгэхээр тэр нь одоо хэр зөрүүтэй байдیں۔ Цалингийн зөрүү гэх юм уу? За ажлын байрны хувьд бол мэдээж ажлын байр гаралгүй яах вэ? За манайх бол нийтдээ 120 үнэтэй. Тэгээ 120 үнэтэй. Энэ 120 чинь бүгдээрээ бас хөгжүүлэгчд гэж үг бас биш шүү дээ. Тийм байгууллага юм чинь санхүүгийнхэн байна. Тэ захиргааныхан хүний нөөц гэдэг захиргааныхан байна. Маркетингийнхэн. За маркетингийнхэн байна. Одоо манай үүргийн дагуу бид нар чинь захим засаглалын одоо захим одоо сургалт явуулна шүү дээ. Тийм. Захим ур чадварын сургалт явуулдаг хүмүүс маань сургалт багш нар маань байна, сургалтын баг маань байна. За тэгээд одоо миний хариуцдаг захим засаглалын хэлцгээхэд одоо бизнесийн шинжээч, процесс аналистууд байдаг. Шаардлага тодорхойлох. Манайхан бол код бичдэг. Тэгэхдээ бүх одоо тэр шаардлагуудыг тодорхойлох, бодлогын даалгавар боловсруулах буюу бичиг саас за тэгэл байгууллагуудаа уулзах, аль үйлчлэгийг захимжуулах, яаж захимжуулах юм. Бүх одоо анхан шатны тэр документийн одоо бэлдэж өгдөг хүмүүс байна. Мэдээж бас мэдээллийн аюулгүй байдлын хүмүүс байна. Хөгжүүлэгчд маань бол нэг тийм олон бас биш. За тий. Бид нар чинь нэг нэг 20 гаруй хөгжүүлэгч тий байгаа шүү дээ. 20 гаруй хөгжүүлэгч цаана 30 орчим хүн байна уу? Эдгээр дотор чинь мэдээж нөгөө бэкэндийнхэн, фронтийнхэн, одоо баазийнхэн гэдэг хоорондоо хуваагдана. 5-6 одоо ийм төрлийн хүмүүс байгаа шүү дээ. Чин би төгснөхийн дараа баг бүгдийг ингээд ганцаараа хийдэг үе байлаа шүү дээ. Тий. Бүгдийн сангийнханд яг бүтцийг өөрөө хийдэг. Арт талд нь олболтуудаа өөрөө хийдэг, фронтоо өөрөө өрдөг. Тэ? Бака өөрөө хийдэг. Тэгээ бор сүлжээгээ хүртэл өөрөө татчихдаг байгууллагаа. Одоо бол бас тэрнтэй харьцуулах юм бол тийм одоо юу гэдэг нэг юм төгс төгөлтөр юм гэж илүүтэйгээр яг ингээд гоё хөгжөөд явдаг болсон байна шүү дээ. Бэкэндийнхэн бэкэндэрээ, фронтийнхэн фронтороо. Ер нь хомсдолтой байдгүй яг л нэг хүн нэг хүнийхээ ажлыг хийдгүү. Нэг хүн 2-3-ны одоо саяных шиг хомсдол уу? Тий. Ачаал бол маш ихтэй байдаг. Ачаал маш ихтэй байдаг. Хомсдол гэж хэлж бас болохгүй байх. Зүгээр ачаал ихтэй байдаг.
цалин хангамжийн хувьд бол ерөөдөө хоёрын хвшилтэй бас өрсөлдөгөөцтэй. Nice. Ер нь бол одоо хөгжүүлэгчтэй хувьд шүү дээ. Ягаад тэгэхээр одоо энэ зах зээлд чи өөрөө дан ганц Монголд хэлтгүү дэлхийн хаас айгүй хөгжүүлэгчдийн маш их эрэлттэй нийлүүлэлтнийг үүсэхгүй тийм үе байгаа. Тэгэхээр бид нар одоо цөөн хөдөн хөгжүүлэгчтэй бас тогтоож авч үлдэхийн тулд мэдээж бас өрсөлдөгөө цалин хам санд болохгүй бас болохгүй шүү дээ. Тэглээгээд сүүлийн үед энэ сошиалор яваад байгаа нэг тий тэр өмсд компани захирал 20-30 саяын цалин авдгийн гэлээ гэх ийм бас биш шүү дээ. Ийм Монголио ингээд болохоос өмнө Эстони улсаас одоо туршлага судалсан гэж ярьж байгаа юм тий. Тэгэнгүүт одоо жишээлбэл 95% жишээлбэл хүрсэн гэж байна шүү дээ. Тэр нь жишээлбэл хэдэн жилийн дотор хүрсэн юм. Манайх одоо жишээлбэл нэг 5 жил болж шүү дээ. Окей, за тэр хувьд хүрэхэд бол ерөнхийдөө бол нэг 90% хүрч шүү гэдэг ч юм уу. Нэг тиймэрхүү тооцоолол юмнууд бол байдаг бах те. Тэгэхээр за яг би Эстоныг одоо манай Монголын дарга нар их хурлын гишүүд чинь нэг гадагшаа явал их дуршлаг судалдаг шүү дээ. Тэгэхээр тэр олон дуршлаг судалсан хүмүүсээс мэдээж олон баг явна шүү дээ. Тэндээс судалсан дуршлаг нь хамгийн сайн хэрэгжиж байгаа салбар бол манайс л. Тэ? Эстон руу эсвэл 5-6 удаа хүмүүс ер нь тийм бүлэг одоо хүмүүст манай төрийнхэн бол явсан. Харин Аз болж тийш явсан хүмүүс маань манай мэрэгжлийнхнийг их авч явсан. Одоо чинь датадаг уусан юм Монголиас. Захин хөгжлийн яамнаас тухайн одоо харилцаалал мэдээлэл технологийн газраас ч гэдэг юм. Хувийнхнаас ч гэсэн. Тэгэхээр мэрэгжлийн хүмүүсийг авч явсан учраас дээрэс нь тэр авч явсан тухайн үеийн авч явсан хүмүүс маань удирдлагын одоо манлайлал гэх юм. Улс төрийн манлайлал маш сайн үзүүлсэн учраас одоо бид нар ийм Монголтой сууж байгаа байхгүй. 5 жилийн дотор ер нь бол бусад салбартай харьцуулахад гэх юм уу бүр амар өндөр одоо гэдэг үр дүнд сайн үзүүлсэн ба шүү дээ. Нөгөө нэг түрүүнд хоёлаа яг эхлээс өмнө ярьжсэн нөгөө тоон захимсгалын индекс. Тий. Монгол улс ер нь бол яг захим засаглалаасаа ер нь бусад оронтой харьцуулахад яг индексээр идэж явж байгаа. За. Одоо миний хамгийн хариулах дуртай хариулт. Бид нар маш дээгүүр явж байгаа. Сүүлийн 2 жилийн дотор ийм Монголыг бий болгоснороо бид нар одоо манай яам, ийм Монгол, за манай засаг ер нь 4 том шагнал авлаа дэлхий дээрээс. За. Тий. Европын холбооноос бид нарыг захим шилжилтийг маш сайн хийлээ гэдэг шагнал өглөө. За. Одоо засгийн газруудын төвчний том чуулган Дубайд болсон 4 жил. За жил хагас юм байна одоо. Тэндээс бас Монгол улсын захим шилжилт бас онцгой сайн байна гэдэг үнэлсэн шагнал өглөө. Бид нар 2020 онд ийм Монгол дөнгөж эхлэхээс өмнө Нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн 193 орн дотор эрд явжсэн. Захим засаглалын хөгжлийн индексээрээ 193-аас эрд явжсэн. 2020 онд. Тий. За. 92-т шүү. 92-т явжсэн. За. Одоо бид нар 46-д орсон байна. 5 жилийн дотор 46 байр гэсэн. Буюу 2-т 1 дахин. Энэ чинь нөгөө сүүл 24 онд гарсан үзүүлэлт шүү. За. 24 оны тоо гэж байгаа. Энэ жилийнх гараагүй байгаа, эх жил гарна гэсэн. Тий. Тэгэхээр бид нар ахаад дээшээ өсч үү гэдэг харагдана л да. 4 жилийн дотор ингэж 46 байр өсөхөд эхний 2 жилд нь 18 байр. За. Дараагийн 2 жилд нь буюу 22-оос 24 онд 28 байр өрсөлдсөн байна. Тэгээ өөрөөр хэлбэл дабл дад шүү дээ. Тий. Энэ ч одоо юу вэ гэж дэлхийд бараг 1-2-т орох тийм өндөр түвшний өсөлт байхгүй. Тэгээ манай ард талд бол нэг араб нэг улс байдаг л да. Дахин гэж өсөж шүү дээ. Тэдээр биш дахин гэж өсөж байна те. Тэгэхээр бол би бас энэ шалтгааныг хэлмээр байна л. За. Юу юм бэ? Энэ монголчууд чинь нэг зүг рүү ингээд бөөндөө хараад хөдлөх юм бол маасаараа хөдлөж чаддаг юм байна. Ийм Монгол гэдэг бол үндсэндээ бол ийм философи байхгүй. Үнэт зүйл. Бидний дундын үнэт зүйл. Ийм Монгол зүгээр нэг аппликейшны нэр биш. Энэ нэг улсын төсөл үйлдвэрийн газрын нэр биш. Энэ бол монголчуудын бүгднгийнх нь одоо
оюуны өмч Мгм. бидний бүгдийн хүсэл дээр тулгуурлаж бий болсон одоо юм бидний дундын үнэт зүйл. Мгм. Та бүхэн бодоод үз ковид гэдэг зүйл Мгм. биднэрт одоо маш том одоо юм өсрэлт хийх тийм түлхцийг өгсөн. Тэгсэн тий. Бүгд гэртээ байл сууж яхад яах юм бэ те? Тий. Бүгдийг уцнаасаа хийхгүй бол өөр аргагүй тулсан учраас дэлхий өөрөө ингэхгүй бол болохгүй юм байна гэдэг тийм нэг мессежийг авсан. Тий. За энэний дараа дэлхийн бүх улсууд энэ захим хөгжил гэдэг шилжилт гэдэг зүйл рүү эрчимтэй орсон. Мгм. Энэ дотор Монгол улс бол маш хурдтай орсон учраас бид нар дэлхийн бүх улсаас одоо төрүүлж буюу 28-аар урьдчилсан биз дээ. Мгм. За энэ бол нөгөө нийгмийн одоо төрлөг гэдэг утгаар. Мгм. За энэ нийгмийн төрлөгийг манай иргэд маань одоо маш сайн одоо гоё дэмжиж өгсөн. Мгм. Хоёрдугаарт. Тийм. Гуравдугаарт улс төрийн манлайлал. Мгм. Би бол энэ дээр одоо өмнөх ерөнхий сайд оюун эрдэнэд бол одоо маш их баярлж явдаг. Оюун эрдэнэ ерөнхий сайд асан бол тухайн үед нөгөө засгийн газрын хэрэглэх газрын дарга байхтаа өөрөө Эстон руу хүмүүсийг авч яваад Мгм. Эстоны туршлага үнэхээр одоо бест юм байна. Бид нар эндээс судлах хэрэгтэй байна гэдэг зүйлийг ирээд өөрөө их сайн бүшилж өгсөн л дардаас Мгм. шахаж өгсөн. Мгм. За үүний дараа бол одоо мэдээж одоо учир сайд орж ирж одоо маш их одоо ийм хурдтай түлхэц өгсөн. За би бас мэдээж хэнийг одоо болор эрдэнэ гэд манай Монголыг одоо анх бас өлгөдөд гар бие оролцсон тэр анхны хөвлбэрийг гаргахад маш их хүчтэй сэтгэл зүйлсэн болор эрдэнэ гэд хүмүүсийн нөгөө хэлдгээр хобоно гэдэг. Би бас тэр өсвийг бас дурдмаар байна. Ийм улс төрийн манлайллууд байсан учраас энэ захим шилжилт өөрөө маш хурдтай явагдсан. Тэгэхээр энэ EGDI буюу тэр захим сахилын индекс маань өөрөө бас дотор нэг 10 ийм суур зарчим ойлголт байдгийг. Өөрөлдвөл аруулангийн одоо зэрэг хөгжүүлж ижил энэ цааш явна тийм. Энэ дотор ч н одоо хууль эрх зүйн шинжил гэдэг энэ зүйл. Бид нар эрх зүйн шинжилгээг бол одоо бас л супер хийлээ шүү дээ. Бараг түүхэндээ анхудаа шахуу юу лээ 109 хуульд өөрчлөлт орууллаа шүү дээ. Захим хөгжилтэй холбоотой юу? Тий. Өөрөлдвөл манай захим хөгжлийн яамн дээр Монгол улсын бүх хуулиудыг судлаад анализ хийгээд ер нь энэ захим засаглалыг хөгжүүлэхэд захим шилжилтийг цааш нь явуулахад ямар хуулийн зүйл заалтууд чөдөр тушаа болоод байгаа юм бэ? Өөрөөр хэлбэл заавал захимаар авчир. Заавал захимаар авчир. Заавал өөрийн биеэр авчир гэдэг юм зүйл заалтууд маш олон байсан шүү дээ. Тэгээ энэ дэр 109 хууль дотор байсан тэр зүйл заалтуудыг бүгдийг авч хаяад тэн дотор ч захимаар гэдэг үг. Системэр гэдэг үгүүдийг одоо хийж өглөө шүү дээ. Энэний хүчинд чинь одоо эрх зүйн хувьд бид нар маш сайн болж ирсэн. Маастай болж ирсэн. За дараа нь одоо бүр багц хуулиуд оруулсан шүү дээ. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль гэж байна. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль тэ. Энэ багц хуулиуд ороод дээрээс нь тэр 109 хуулийн өөрчлөлт орсны хүчинд бидний эрх зүй талдаа одоо дэлхийгээс маш том үнэлгээ авч байгаа. Одоо та бодоод үзэлтэй. Саяхан л банкн дээр очиход те заавал иргэний үнэлгээтэйгээ очих гэдэг л байлаа шүү дээ. Замын цагдаа хүртэл заавал бит иргэний үнэлгэл одоо авчир гэдэг байлаа шүү дээ. Тэр болгоны чинь арт талд нөгөө хуулийн гаргалгааг нь гаргаж өгөхгүй бол хууль зөрчөөл майчээ гэж үзүүлээд яваад ч болохгүй. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд энэ эрх зүйн шинжилгээг хийхэд бас гар бие оролцсон хооён бас захим хөгжил харилцаа холбооны яамны самт олондоо дэмжиж оролцсон бас төрийн байгууллагууд бас маш их тийм талархаж явдаг бол илэрхийлмээр. Яг энэ салбартаа яг энэ аппликейшн бол одоо Монголдо номер 1 хэрэглээгээрээ тэр хэрэглэгчээрээ тэр байгаа. Хэрэглэгчээр. Хэрэглээгээрээ гэл өөрлөлчин тий. Яамаагийн үзгүй шүү дээ. Үзэх тий. За хэрэглэгчээрээ гэж тэгж штэ. Тэгэнгүүт одоо гэдэг нийтлэхээрээ яг үннийг хэлэхэд бол юу лах лавлгаа л авдаг гэж ойлгодог баг. Тэгэнгүүт одоо юу гэдэг яг жишээлбэл 1264 үйлчлэгээ байна. Тэнгүүт одоо юу гэдэг миний мэдхээр бол за ингээд яг одоо цээжээр хэлийгэвэл одоо юу гэдэг нэг 10 20 дотор жишээлбэл байж болно. Тэгэнгүүт байхгүй байгаа тэгсэн хэрнээ вау энэ байсан юм уу гэсэн тэр жишээлбэл сервисүүд амар их байгаа штэ. Цаана нь одоо баг
дийлэнх баг 90% нь шүү дээ. Тэрийг одоо хэрэглэгчдэд таниулна те. Энийгээ ингээд хэрэглээч энэ сервисүүд ингээд орцсон байж тээ гэдгийг таниулах нь бас нэгдүгээрт чухал байгаа юм байна тийм үү. Тэгэнгүүт окей за бүр энэ 1267 үйлчилгээнээс за нэг ч хэрэглэгдээгүй нэг үйлчилгээ байгаа юу? Бага. За тэр нь ойролцоогоор хэдэн хувь бэ? Гэхдээ одоо тэгээд шударгал хэлнэ шүү дээ. Чи одоо нийгэм юм нээлттэй болцсон. Угаасаа нээлттэй байж юм хөгждөг юм. 90 үед 247 одоо лавлага тодорхой байна. 247. Тий. Хоёр тоогоц. Энэ бол хамгийн их одоо авагддаг үйлчилгээ лавлага. Энэ лавлага тодорхойлдог ч гэсэн ирээдүйд ер нь бол байхгүй болов. Яагаад гэхээр цаашдын би хөгжил ярьж шүү дээ. Цаашд яах вэ гэхээр одоо тэр лавлага тодорхойлт яг юунд хэрэг болоод байгаа гэдэг асуулт. Тий. Тэгэхээр та тэрийг Монгол аппаса системээс аваад нэг газар аваач өгөх гээд байгааз. Магадгүй визэнд ч юм уу. Магадгүй нэг төрийн үйлчлэгэнд ч юм уу өгөх гээд байгааз хавсаргаж. Цаашдаа яах вэ гэхээр тэр танаас юм нэгж байгаа байгууллага одоо тантай биш танаас нэхгүйгээр шууд шууд хураараа дамжуулаад таны одоо тодорхойлолт магадгүй өрөөний үнэлэхний хуулбар хаана байна? Улсын бүртгэлээр байна шүү. Тийшээ шууд харьцаад авдаг. Авахта таны зөвшөөрлийг л авна. Зөвшөөрлийг одоо юу гэдэг OTP-гээр ч юм уу те. Та энийг одоо хэрэглүүлэх зөвшөөрөл надад өгнө үү? Тэгэхээр та өгчлөө гэж бодоход тэр магадгүй сулгасан элчин чинь шууд хандаад таны материал шууд ингээ очичдаг. Би өрдөөс орохгүйгээр хоорондоо. Зүг. Тэгэхээр та зөвшөөрлөө. Тий, OTP-гээр өгч болно. Тэгэхээр Монгол дээр энэ лавлага тодорхойл заавал байх шаардлагагүй болно ирээдүйд. Тий. Бид нар энэний шийдлийг бол гаргаад хэрэгжүүлээд эхэлсэн ба. За. Одоо чинь лавлага цэг Монголиа цэг юм нэгэд лавлагын систем байна. За. Энэ төр болон хоёрын хвшлийн байгууллагууд энэ лавлагын системийг ашиглаад эхэлсэн. Одоо бараг 70-80-аад байгууллага ашиглаж байна уу да. Энэ байгууллагууд маань яг миний саяхан хэлсэнчлэн танаас зөвшөөрөл буюу OTP-гээр зөвшөөрөл авангуудаа лавлагыг чи харцдаг ийм болцсон байна. Тэгэхээр хэрвээ одоо байгууллагууд үүнийг сонсчих юм бол бид хоёрын яриаг сонсчих юм бол ийм бололцоо бол байгаа шүү. Заавал иргэнээс шаардах шаардлагагүй шүү. Энэ бол цаашдаа ирээдүй шүү. Тийм. Дээр нь нэг юм ба. Таны мэдээлэл Монгол улсын иргэний мэдээлэл төрд байгаа. Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээсээ шаардахгүй гэдэг зарчим байна. Төр гэдэг чинь төрийн бүх байгууллагууд нийлээ төр шүү. Тэгэхээр төрийн бүх байгууллагууд магадгүй 30 гаруй тэр бааз том дата бааз дээр таны аль нэг мэдээлэл нь байж л. Тэгэхээр таныг чирэгдэл болгож танаас одоо нэхэд байхгүйгээр хэрвээ төрийн байгууллага танд үйлчлэг өгөх гэж бол зүгээр танаас зөвшөөрлөнд аваад энэ хажууд өөр тэр бусад баазаас бусад байгууллагаас шууд татаж авах гэсэн сан. Энэ бол тэгээд маш удахгүй л хэрэг чинь ерөнхийдөө ингээд дараагийн хөгжлийн үе шат болно доо. Тэр дараагийн хөгжлийн үе шат бол одоо энэ сая миний хэлсэн байна. Хоёрдугаарт мэдээж хиймэл оюун орж ирнэ. Хиймэл оюуныг одоо бид нар хитрхи бас юм одоо хөөсрүүлж ойлгож бас болохгүй. Яг хоо Монгол дараагийн ээлжинд ямар болох вэ гэхээр бид нар яриад тий одоо үргэлж даалгавар өгөөд нэг сэрийтэй харьцаж байгаа юм шиг тэр лавлага тодорхойлтыг шууд voice-ороо өргөөгөөд тэгээд гаргаад ирдэг тий. Тэгээд хийзэн мен таашаа явуулах. Эзэн нь имэйл руугаа авъя ч гэдэг юм. Зүгээр фолловер зүгээр ярилцдаг байдлаар авдаг болно. Гэхдээ энэ бол ихний ээлжин зөвхөн лавлага тодорхойлт. Гэхдээ юу байдаг шүү дээ? AI байдаг шүү дээ Монголын дотор. Гэхдээ юу байдаг шүү дээ? AI байдаг шүү дээ Монголын дотор. Тий байгаа. Ерөнхийдөө бид нар AI хоёр юмн дээр бол өнгөрсөн хугацаанд бол хийсэн нь нэгдүгээрт хайлтан дээр. Түгээмэл хайлт өөрөө амархан байх ёстой гэдэг үднээс хайлтан дээр хийсэн. Дараачих нь бол нөгөө таны өнгөрсөн хугацаанд авсан лог байгаа шүү дээ. Одоо лог бүртгэл буюу ямар өөрчлөлт авсан. Тэн дээрээс чинь үндэслээд
бас энэ хүн дараа нь ямар үйлчлэг авах боломжтой байна гэдэг бид санал болгож байгаа юм тий. Санал болгодог тийм зүйл төр бол хийсэн. Тэгэхдээ зүгээр бодоод үзээрэй. Ийм Монгол бол одоо чинь бид нар дээр нэгч бааз байхгүй. Таныг дараа нь ямар үйлчлэгээ авахыг маш сайн өндөр нэр өвчлөлттэй гаргая гэж бодож ивэл маш сайн хэмжээний өгдөл мэдээлэл байх хэрэгтэй. Тий, өөрөөр хэлбэл танд одоо proactive үйлчлэгийг үзүүлэхийн тулд энэ төрд байгаа бүх энэ баазууд хоорондоо одоо холбогдсон байх хэрэгтэй байхгүй. Тэгжиж илүү сайн мэдээлэл гаргах гэсэн үг. Бид тэгшиг. Тийм байна. Тэрнээс биш зөвхөн ийм Монголын таны одоо авсан тэр лавлгаа тодорхойлт үйлчлэгийн дээрээс үндэслээд гаргана гэхтэр би 100% бол энийг сайн гэж хэлж чадахгүй. Гэхдээ энэ заавал байх ёстой. Гэхдээ энэ бол 100% биш. Энэ явандаа нэлээд төгөлдршин. Тэхийн тулд бид нар нөгөө их хөгжил гэдэг зүйл рүү орох ёстой. Нөгөө data warehouse, тэ data lake гэдэг зүйлийг энэ төрийн их хөгжил гэдэг юмнаас бий болгоо. Тэндээсээ жинхэнэ одоо иргэн инх манлаа одоо магадгүй юу гэдэг. Одоо нэг ингээд ажилласаа гарчлаа гэж бодоход ардаас нь шууд автоматар буюу proactive байдлаар нөгөө бүх материалууд нь так гэж санаас төвчдөг. Дараагийнх нь юу гэдэг ажлын байрны саналч байд юм уу эсвэл одоо нөгөө тэтгэмж байна шүү дээ. Ажлын үеийн тэтгэмж нь ирдэгч байд юм уу. Ийм байдлаар ингээд одоо proactive л болно л доо. Ер нь дэлхийн нийтэд одоо энэ proactive service гэдэг зүйл рүү бол явж байна. Энэ та заавал өөрөө хүсэлтээ өгөх биш. Танд ямар хэрэгцээ шаардлага байгаа гэдгийг энэ их хөгдлөөсөө одоо энэ системүүд маань автоматар олж тогтоогоод танд хөдлөгч одоо үйлчлэгийг чинь шууд өрнө гэсэн. За одоо бодоод үзье. Алдарт их. Одоогийн бидний уламжилж ирсэн журмаар бол за 4 хүүхэдтэй болоод өөрөө хүсвэл хүсэхгүй ч бас болно шүү дээ. Алдарт их одон заавал авах гэдэг шаардлагагүй гэдэг үднээс. Өөрөө бичиг баримтаа бүрдүүлээд за тэгээд нөгөө хороондоо ч юм уу сумынхаа засаг даргын тамгын газар ч юм аваачиж өгөөд тэр нь өөрөө ингээд дээшлээд хэд хэдэн одоо үе шатны шалгалт хийгдээд эрхлэгчийн тамгын газар дээр одоо зарилга гарна гэсэн. Тэгээд одоо таавал нэг өдөр очиод алдарт их одон аавна шүү. За ингээд жишээлбэл бодъё. Гэтэл энэ дээр систем өөрөө энийг олоод тогтоочих бүрэн боломжтой. Ер нь бол одоо онлайн. Нэгдүгээрт улс өөрөө бүх ээжүүдийн мэдээлэл байгаа. Та 4 хүүхэдтэй босноо гэдгийг чинь зүгээр ганцхан систем ажиллал. За окей. За энэ хүн 4 хүүхэдтэй болсон байна. Окей, энэ бол анхны шаардлага тийм үү? 4 хүүхэд. За энэ дотор ч нөгөө хүүхдүүдэд эрүүл сарвал боожулж яах буюу вакцина яг цаг тухайд нь хийлгэж гэнэ үү? Өөрөөр хэлбэл хариуцлагатай эцэг их мөн байна уу гэдгийг шалгах эрүүл мэндийн сервисүүдээр. За энэний дараа магадгүй энэ 4 хүүхдийнх нь аль нэг нь одоо өршлөгдсөн ч байд юм уу хин нэгнээс өргөж авсан биш үз гээ шалгач. За ингэж нэг 7-8 шалгалт систем автоматар хийнгүүтээ танд таа чин алдарт ихийн одон авах болцсон байж штэ авахгүй юу гэдэг л асуултыг л асуух байхгүй. Эний чи өөрөө proactive service гэдэг. Nice. Одоо юу ч л ийшэл явна. Тийм болчвол стого юм байна тий. Бид нар ерөнхийлөгчийн тамгын газартаа бас уулзаа танилцуулаад бас нэлээд ажил юмнууд болох та тий. Бас туршил хийхээр ярилцж байгаа. Хоёулаа танилцуулга дээр ярьсан болов нөгөө Австралид сурч исэн магистр хамгаалсан гэд ярьсан тий. Тэнгүүд жишээлбэл одоо яг нөгөө тэнд ажиллаад амьдраад сурж байхад одоо юу гэдэг Австралийн одоо энэ цахимжилт нь жишээлбэл одоо та юу гэдэг сервис авахад одоо тухайн үед одоо л бүр сайжирсан л бах те тухайн үед байсан нэг одоотой жишээлбэл Монголын Монголиотой харьцуулахад одоо юу гэдэг сайн муу гэх юм засаашаа те зүгээр ер нь ингээд харьцуулахад тиймэрхүү байдаг шүү гэдэг нэг тийм юу одоо харьцуулт хэлж болох уу? Австралид бол тийм аппликейшнуд бас мэдээж байна л да. Гэхдээ манайх шиг ийм олон төрлийн үйлчлэг бол байхгүй. Ялангуяа ингэж нэгтгсэн төрийн нэг цонх бол ерөөсөө сарай болоогүй өсдөх үед. Зүгээр харьцуулах юм бол би бол Монгол улсыг илүү хишил. Тийм сайн явж байна. Захин үүсгэх талдаа бол илүү сайн.
Австрал манайхаас юугаар сайн гэхтэр нэг цэгийн үйлчлэгээр илүү сайн. Одоо энэ манай гэрээгээ шиг эсвэл нэг цонхоо үйлчлэг нь илүү олон цэг дээр барьж байгаа гэсэн үг юм уу? Тий, ер нь л одоо дүүрэг болгоно нэг цэгийн үйлчлэгээний төвөдтэй. Яг стандартчлагдсан. Та ингээ бодоод үз. Хүн болгон захимаар үйлчлэгээ авч чадах уу гэдэг асуудал байна тий. Тий. Чадахгүй бас нэг хэсэг бас байгаа. Байгаа. За өндөр настай хүмүүс ихвчлэн байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бас байдаг. Тэгэхээр энэ хүмүүстэй төрийн үйлчлэгийг хүргэх нь өөр төрийн бас нэг үүрэг нь. Энэ үүргээ биелүүлэхийн тулд тэр бүс нутгууд дээр дүүрэг болгонд юм уу хороо болгонд тодорхой хэмжээгээр нэг цэгийн үйлчлэгийн төвөд байх ёстой. Одоо бол бид нар бол тэрийг дуурайгаад Австралиг дуурайгаад одоо хурдан цэгүүд гэж байгуулсан. Австрал бол маш эрт эхэлсэн тэр цэгүүд нь. Тэр цэгүүдээрээ дамжуулж үйлчлэгээ явуулдаг байсан. Яг одоо бол бид нар ийм Монгол нэг 40 өнгөрсөн хугацаанд нэг 47-8 сая удаагийн үйлчлэгээ үзүүлсэн байна. 47-8 сая. Тий. Тэгэхэд энэний нэг 85% нь бол яг цэвэр аппликейшнаар явж байгаа. Тэгэхээр монголчууд ерөөсөө аппликейшнийг ийм Mongolia апыг бол ерөөсөө маш өндөр түвшинд хэрэглэж байгаа гэсэн үг. За тэгээд дараагийнх нь нөгөө манай веб дээр байдаг портал систем. Байдаг. Киоск бол нэг цэгийн үйлчлэгээ бол одоо 3-4-т байдаг. Тэгэхээр тийм энэ чинь нөгөө бүгдийг апаар авах шахаад үзүүлэх. Тийм. Улс байгаа бол төрийн үйлчлэгээ заавал байна. Төрийн үйлчлэгээ гэдэг заавал одоо юу гэдэг 100% одоо ингэж юугаар апаар байх бас одоо энэ бол боломжгүй. Хүнээ бодох ёстой. Хэрвээ бид нар юу гэдэг 100% шахаад байх юм бол тэр нөгөө digital divide хуваагдал гэдэг юм чинь бас байгаа шүү дээ. За та тэр digital divide-ыг жоохон задлаад яриад өгөөч. Одоо зөвхөн лингнээр хэлэхэд тэр Говьлтай аймгийн цогц суманд байгаа миний даавгах тийм Батүлзий. Ерөөсөө одоо магадгүй юу гэдэг ийм Монгол руугаа ордог ч үгүй ер нь захимаар үйлчлэгээ авдаггүй. Тий. Орхоор ядаргаатай байдаг ч юм уу. Ерөөс тэрийг ойлгодог ч үгүй юм. Ингээд энэ байдлаа шилтгаалаад ерөөс захимаар үйлчлэгээ авах тийм дадал суугаагүй гэж болно шүү дээ. Гэтэл энд би маш сайн таавал бүх юм захимаар иймээс өөр сайжруулад. Тэгэл ерөөс энийг захим болгооч гэж орилоод байдаг. Гэтэл энэ хоёрын хооронд чи ингээд хоёр хүний хооронд хүртэл юм амар том ялгаа гарах гэдэг байна. Гап илүү өндөр. Тэг гап. Тэгэхээр төрчин өөрөө ямар нэгэн байдлаар энэ хоёр хүнд хоёуланд нүүрслэх хэрэгтэй байна. Тийм. Тэр үйлчлэгээ төрийн үйлчлэгээ гэдэг юм хоёуланд нүүрэх хэрэгтэй. Энийг би заавал захимаар авах хэрэгтэй гэдэг өөрөлдвөл тэр хүнийг бас хохироожлохгүй. Тэнд чинь одоо настай хүнч байна, тий? Магадгүй бичиг үсэг тайлагдаагүй хүн байх гэж үгүйсэхгүй шүү дээ. Тэгэхээр төр байгаа цагт бол энэ бол тодорхой хэмжээнд одоо бас байх хэрэгтэй гэж бит үйлчлэгээ бол байх хэрэгтэй л доо. Тэгэхээр тэрийг болохоор ямар нэг цэг хурдан цэгүүдээр шийдэж байгаа. Киоск бас гэж болно шүү дээ. Киоск гэж болно. За утасгүй юу гэж үүсэхгүй шүү дээ. Ямар баян шүү дээ. За окей. Одоо ийм Монголиагийн талаар ерөнхийдөө бол одоо байгаа нөхцөл дээрээс миний асуултууд бол дуусж байна. Та нэмж хэлэх юм байвал бас хэлж болно. Одоо болохоор илүү ийм Монголиа ирээдүйд яг яаж хуурах нь одоо шилбэл сайн нэг AI орсноор ямар өөрчлөлтүүд орохыг бол нөгөө одоогийн жишээнээр бол айгу ойлгомжтой ярьчлаа шүү дээ. Гэдэг шиг өөр одоо юу гэдэг AI-с гадна ийм Монголиа одоо юу гэдэг ийшээ илүү тренд нэшээ чиглэж байна. Тэгээд ингэж өөрчлөгдөх боломжтой байгаамаа гэдэг нэг тиймэрхүү сэдвүүд рүү. За цаашдаа бид нар бол үйлчлэгээний тоон дээр нэг ач холбогдол өгөхгүй. Энэ бол чанар дээр анхаарна. Чанар хүртээмж дээр анхаарна. Тэр бүх үйлчлэгээ бас юу гэдэг нөгөө байх ёстой юу үгүй юу гэдэг дээр анализ хийнэ. Тийм. Анализ хийсний дараа магадгүй би түрүүн хэлсэн шүү дээ нөгөө ерөөс огт аваагүй үйлчлэг хүртэл одоо байгаа байхгүй. Тийм. Яг нэг өндөр хувь эзлэхгүй ч гэсэн өнгөрсөн хугацаанд нэвтрүүлсэн хэрнээ огт аваагүй үйлчлэгээ байсан. Бид нар дотоод
Ихэд нэг Тэгэхээр хэрэгцээ шаардлага нь тий байгаагүй гэсэн. яг юунаас болж ийн гэдгийг чинь тодорхойлох шаардлагатай гэсэн үг. Энд чинь одоо ингээд хоёр шатал үйлчлэхний цаана хэд хэдэн юм алхам байдیں۔ Хоёр шатал үйлчлэгээ гэдэг чинь та хүсэлт өгөөд энэ үйлчлэгийг авъя гэдэг хүсэлт өгөөд магадгүй зөвшөөрлөж болно шүү дээ. Тэгэхэд ардталтаа төрийн айл нэг байгууллага дээр дамжиж очиод тэрийг шийддэг нэг одоо ажилтан байгаа шүү дээ. Тэр хүн судалж үзээд материал бүрэн байна уу те одоо манай төлөвлөсөнтэй нийцэж гин үү стандарт хангаж гин үү гэдгийг судалж үзэнгүүтээ одоо юу гэдэг зөвшөөрлөө окей гэд дарах юм бол чинь бас нэг ажлын хоног хугацаа шаарддаг шүү дээ. За энэ маань өөрөө хоёр шаталт үйлчлэг байна. Гэтэл хоёр шаталт үйлчлэгийн дээр нөгөө хүлээж авч байгаа төрийн байгууллагын ажилтан маань одоо ийм Монголын шийдвэрлэх систем буюу бэкап систем руугаа орж харалгүй байжгаад иргэн танаас ийм үйлчлэгээ ирснийг одоо мэдлгүй удаацсан байх тохиолдол бас байна. Тэ. За мэдлгүй удаацсан. Өөрөлдөл мдийг удаацсан. Энэний дараа нь мэдсэн ч гэсэн одоо шийдвэрлэхэд нэлийн хугацаа авсан байж болж. За тэгж байгаа магадгүй одоо мартсан ч байд юм ийм асуудал. Өөрөлдөл энэний цаана юу байдг вэ гэхээр хяналтын механизм гэж байна шүү дээ. Тэгэхээр урд нь бас нэг иймэрхүү асуудууд гардаг байсан. Одоо бол бид нар төрийн үйлчлэгийн дээр одоо хяналтын механизмыг энэ хаана ярьдаг, шаарддаг болсон байна. Сая засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар жишээ нь одоо гайл дээр шалгалт хийсэн ба шүү дээ, хяналт шалгалт. Тэгэхэд одоо нэг хин ямар байцаагч хаана одоо ямар юу гэдэг хүсэлтийг өөр дөрөө хэр удааж ийн хэд хонуулж ийн гэдгийг шууд real timer гаргаж харуулж байгаа юм. Тэгээ энтэй адилхан тэр real timer гаргаж харуулах ч өөрөө бас чухал байгаа. Би тэгэхэд 2 жилийн өмнө орон нутагт ажиллаад орон нутгийн үйлчлэгээнүүд дээр үйлчлэгээний хэрэглэн дээр ингээд судалгаа хийсэн чинь зарим үйлчлэг бүр огт аваагүй тохиол байсан баг. Тэгээ судалсан чинь хүсэлт ирсэн байдаг. Нөгөө хүсэлтийг огт нээж үзээгүй. Буюу хяналтын механизм байхгүй байсан тохиолдол гарсан. Энэ дээр бид нар засаг даргын 5-ын газартай нь ярьж байгаа. Тухайн аймагт байгаа төрийн захирам үйлчлэгээний зохицуулалтын газрынхантайгаа ярьж байгаа. Хин гэдэг ажилтан дээр төрийн байгууллагын хин гэдэг ажилтан дээр одоо иргэнээс хүсэлт ирсэн байна. Тэрийг хэд хоног шийдвэрлсэн байна. Одоо хяналтын хугацаа гэж байгаа. Энэ хяналтын хугацаанд бүрэн шийдвэрлсэн байна уу үгүй юу? Тэр хариуг нь өгсөн байна уу үгүй юу гэдэг тэр одоо хяналтын тогтолцоог бол бас бий болгосон. За. Тэгэхээр одоо би жишээлбэл эндээс нэг сервис авах гад хүсэлт явуулангууд одоо тэр газрын тим ажилтан тэдэн цагт ингээд таны асуудлыг хүлээж авлаа шийдлээ гэдэг иймэрхүү төлөвлөдөд шилждэг одоо болцсон үйл ажиллагаа нь явж байгаа юм тий. Одоо энэ Монгол дээр орох юм бол тэр байгууллагын тэнд шилжлээ хүлээж авлаа татгалзлаа зөвшөөрлөө гэдэг одоо ийм тракинг буюу статусууд нь ингээд солигдоод явдаг. Ер нь төрийн системүүд дээр одоо бүхэл системүүд дээр ер нь ийм шаардлага юм тавигдаж байгаа. Хэрэглэгчид яаж байгаагаа юу болж байгаа гэдгийг хэлээ гэдэг. Магадгүй тэрийг зөвшөөрөхгүй байж болно шүү дээ. Зөвшөөрөхгүй татгалзах нь үйлчлэгээ тэр зөвшөөрлийг өгөхгүй байх нь өөрөө хуулийн хүрээндээ бол тэр шалтгаан шалтгаан байх юм бол ирэх шүү дээ манай төрийн албаа гэж тухайн байгууллагын. Тэгэхээр хамгийн гол нь үндслээ зөв тайлбарлаад яг цагт тухайд нь хуулийнхаа хугацаанд хариуг нь өгөө үндслэлтэй өгөө гэдэг л юм шаардж байгаа. Сурдан шуурхаа байх л тий. Чам тэ nice. Ерөнхийдөө бол одоо миний зүгээс л асуулт бол дуусж байна. Танд болохоор хэлэх үлэн үү? За байлгүй яг зөндөөлэн. Алнаас тэглэхгүй. Тий. Харагдах байдлын хувьд бид нар одоо тав хүний өдөр тутмын амьдралын хэрэгцээ болсон ийм систем нэвтрүүлжээ. За цаанаа бол иргэн тав гэдгийн хармаанаас бид нар өнгөрсөн 5 жилийн хугацаанд 1.6 их 80 төгрөгийг хэмнэн чадлаа. Энэ дотор бензин шатхууны зардал байна. Төвжирлэлээс үүдэлтэйгээр алдагдсан одоо боломжийн зардал байна, алдах байсан боломжийн зардал.
За бичиг цаасны зардал, тэгэл унааны зардал гэх мэтчлэн энэ бүх зардлуудыг одоо стандарт аргачлалаар тооцоод үзэхээр 5 жилийн дотор бид нар 1.6 их 80 төгрөгийг иргэдийнхээ хармаанаас хэмнэсэн байна. Гахалтай. Тийм. Төрийн байгууллагуудаас ч гэсэн бас нэлээд хэмжээний мөнгө бол хэмнэсэн. Цаашдаа мэдээж одоо энэ төрийн одоо үлдсэн тэр уламжлалтаар явж байгаа үйлчлэгнүүд хэдийхэр захимжин, хэдийхэр одоо иргэн талдаа захимаар үйлчлэгээ авах тэр хандлага бий болно. Нөгөө талдаа хэдийгэр хэмжээгээр одоо төрийн байгууллагууд маань иргэдийг заавал хүлээж авах биш, захимаар үйлчлэл та гэдэг хандлага суух тусмаа энэ хэмнэлт маань өөрөө боддоор ингээд өсөөд явнаа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт та захимаар альва нэг төрийн үйлчлэгийг авах хандлагатай болсноороо та энэ байгаль экологидо маш их одоо хувь нэмрээ оруулж байгаа шүү гэдэг хэлмээр байна. Та мод хэмнэж байгаа, ус хэмнэж байгаа, хүлэмжийн хийг одоо юу гэдэг тэр бий болох хэмжээг нь бас багасгаж өгч байгаа. Тэр хэмжээгээр одоо замын хөдөлгөөний төвжирэл багасж байгаа. Тэгээ энэ бүх зүйлийг бид нар өнгөрсөн 5 жилийн дотор төр иргэд маань ингээд хамтдаа хийсэн. Тэгэхээр ийм Монгол улсын одоо иргэн болгоны өмч юм шүү. Тэгээ та бүхэн иргэн хүн чи одоо хувь хүн чи өмчтөө их тийм одоо харам, өмчтөө одоо их ариг гамтай юу гэдэг шүү дээ. Одоо дандаа ингэж засаж додомдож явдаг. Тэгэхээр та ийм Монголиа гэдэг энэ аппликейшнийг энэ өмчөө илүү сайжруулах тэр санал хүсэлтээ манайх руу одоо байн өгч байгаарай. Бид нар хизээч одоо таны хүсэлтийг одоо юу гэдэг татгалзна гэсэн юм байхгүй. Бүгд болгоны шаа харталд уншиж идэг, шалгаж үзэж идэг. Нэгтгэхээр бид нар хуралдаад ийм хүсэлт эдэн давтамжтай ирсэн байна. Тийм учраас бид энийг заавал хийх ёстой гэдэг шийдвэрээ гаргаж идэг. Бид нар бол маш урттай ажилладаг. Та бүхний хүсэлт тэр хэмжээгээрээ хэрэгжээд явнаа. Тэгэхээр Монгол улсын энэ захим шилжилтэнд иргэн болгоны оруулах хувь нэмэр маш их шүү. Энэ бол дан ганцхан одоо захим яамны ажил биш. Дан ганц ийм Монголиа гэдэг байгууллагын ажил биш. Подкаст хийдэг энэ одоо танай бас байгууллагын ажил биш. Энэ ерөөсөө хүн болгоны оролцоо чухал байдаг. Нэг гэрт байгаа оюутан сурагч, технологийн мэдлэг сайтай тэр хүүхдүүд, залуучууд, аав ээжтэй, эмээ өвөөдөө ийм Монголыг хэрхэн хэрэглэх үү, фейсбુકт хэрхэн нэвтрэх үү, яаж энэ улгаал уураас өөрийгөө сэргийлэх үү гэдэг зүйлийг зааж өгж байгаагаас л ерөөсөө энэ захим шилжилт гэдэг юм чинь эхэлж байгаа. Тэгэхээр хэдүүлээ хамтдаа захим шилжилтээ хийцгээж байгаа. Цаашдаа ч хийх болно. Магадгүй дараа жил гарах тэр нэгдсэн үндэсний байгууллагын захим засаглалын индексээр бид нар ахаад олон байр урагшлахын төлөө тэгээд хамтдаа хичээцгээе л гэж хэлмээр байна. Гахалтай. За. Яг ийм Монголын аппликейшны талаар болон цаана одоо бэк талдаа юу болдгийг, за тэгээд академийн хүрээнд юу болдгийг, за тэгээд ирээдүйн тренд нь хаашаа чиглэж байгаа юм бэ гэдэг талаар маш гайхалтай одоо мэдгүй зүйлсүүдийг их сурж авсан бах надтай хамт. За тэгээд одоо сайн хэлсэнчлэн жишээлбэл ээж аавдаа ч юм уу мэдгүй байгаа юм хүмүүстэй тэр ийм Монголын аппликейшнаас гадна ер нь энэ технологийн одоо гэдэг энэ чадварчлалтан дээр нэг тийм одоо гэдэг төвөггүйш одоо жишээлбэл надад бас тэгдэлтэй ээж одоо баг хэдэн жилийн үнчмдээ Facebook мэйл нийлгэсэн надаас өнөөдөр л гэхэд л юу лээ кодны үлээг асууж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр тэрэн дээр одоо гэдэг залуучууд нэг тийм аль болох төвөгшөхгүйгээр дээрэс нь бас нөгөө талдаа эцэгчүүд маань бас вай те сурахгүй байх гэдэг ч юм уу. Би мэдгүй гэж шууд чихээ дарах биш, аль болох за байж байгаарай. Юу лээ гэд нэг жоохон чихээ тавиад хэдүүлээ яг улсаараа юу гэдэг захим одоо чадваруудаа сайжруулаад алхацгаая. Тийм. гэж хэлээ да. Тэгээ гайхалтай яриа өрнөсөн монлахта баярлаа. Баярлаа. Урьж оролцсон баярлаа. За тэгээд дараагийн дугаараар уулзцгаая.